штэ залуусаа та бүхэнд энэ үчи мэндийг хүргэе. I love New UB хэд бэлэн бодлоо. Анхаарлаа хандуулна. I love New UB клубын залуус маань та бүхэндээ зориулан орчин үеийнхаа залуучууд та бүхэндээ чиглэсэн маш олон шинэлэг зүйлийг хийхэд бэлэн болоод байгаа. Ингээд 6 сарын 14-нд буюу Бүрөө гарагт өргөө кино театрын өмнө 13 цагаас залуус та бүхний бүгдийг урьж байна. Тэгэхээр тэнд юу болох вэ гэхээр спорт машины болон мотоциклийн парад болон маш том параднд залуус та бүхэн дуу хоолойгоо нэгтгэж бидний нэртэй одоо алхаарай гэж хүсэж байна. За тэгээд 6 сарын 15-нд бол Чингисийн өргөнд Монгол Music Project-тэй хамтран бид нэр UB Never Sleep гэсэн маш гоё парийг зохион байгуулах болно. Энэ дээр бол залуучууд та бүхэн маш гоё кафег мэдрэх болно. Ингээд дараагийн ажил маань юу вэ гэхээр 6 сарын 16-нд Сквадрын талбай дээр фото сонирхогч бүх залуусыгаа одоо урьж бид нэр Улаанбаатарын өнцөг бууднаас янз бүрээр навсан гоё фото зургуудын тийм цуглаан уулзалтыг зохион байгуулна. Дараа нь бол интернет сайтаар цахим одоо хилцүүлгээ бид нэр өрнүүлэх байгаа. Ингээд залуучуудаа цаг тугаад бид зарлах болно. Ингээд бидний нэвтрүүлэгтээ үргэж хамтаа гаргаж хүсэж байна. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсана. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. 2 машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоор. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB. Улаанбаатар хотын маань өнгө төрх хотын соёл гэдэг зүйл залуучуудын маань оролцоо маш их хэрэгтэй. Ингээд залуучууд маань нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх ийм том хүчтэй зэвсэг учраас залуучууд та бүхэн биднэртэй заавал нэг дээрээ ингээд I love New UB-тэй бүгдээрээ хамтдаа үргэлж яцгаая. Ирээдүйд ер нь ямар зүйл хийвэл ер нь ард иргэц маань илүү сайхан байх бол гэсэн асуудлаар бол үзэгчтэйгээ бид нэр нь ярилцгийг шийдлээ. Сайн байна уу? Танд өнөөдөр мэндийг хүргэе. Аха тэгэхээр тантай танилцж болох уу? Жамдэрч. Аха. За тэгээд хүүхдээ сэтгүүлдээд ингээд цэнгэлэг хүрээлэнгээр явж байгаа юм шиг байна. Тэгээд таны бодлоор өнөөдрийн манай Улаанбаатар хот хэрхэн одоо ямар хөгжлөө, ямар хөгжлийн шатандаа байгаа гэж та бодож байна уу? Ер нь бол яг та бас юм хийгээд байгаа юм байна. Факторууд илүүгэл төвтэй. Ер нь бол гайгүй бас зэрэгчилж. Ер нь бол хотууд заван штэ. Тэгэхээр бид нар ер нь яг өөрсдөө одоо орчноо бүрдүүлнэхээр одоо юу гэдэг наацхад одоо хогийн савнт хийхтэй. Хоёрдугаарт одоо шүлсээ газар хаяхгүй ч юм уу. Тэгэхээр ер нь гудамжаар явж байгаа чинь машинаас тэгээд хог хаях одоо энийг хүн байдаг штэ. Тэгэхээр тэрийгэ болчихно бас наацхан одоо юу гэдгийг тэр ажил цэвэрлэгийн ажил хийж байгаа хүмүүсийн ажил хөнгөр наацхан нөгөө хатчихсан өөрөө цэвэрхэн болно шүү дээ. Тэгэхээр өөртөө амьдарч байгаа юм чи өөртөө цэвэрхэн амьдрал бид нар өөртөө илүү гоё яг сайхан болно. Тэр утгаараа юу нь аль болохоор юу нь хогоо битээ их цагаасаа тий. Бисоор хайдвал хогоо кармал зорж байгаа хогоосоо болоод хайдаг. Тэгэхээр манай хотод бас яг ийм иргэн байгаад бол маш аваа штэ. Яг ингээд таны ярьж байгаа зүйлээс үзэгчдэд маш хүрх болно тийм ээ. Тэгэхээр манай залуучуудын яг энэ хөтөлбөр маань яг Улаанбаатар хотыг хогоосон салгыг төвчрлээс нь одоо шингэлээ тэгээд ард ирээдүйг бухимдалгүй стрессгүй сайхан амьдруулыг тэгжээж бидний залуучууд маань хөгжиж мэдээж Улаанбаатар хот маань хөгжих болно тийм. Тийм болохоор залуучуудын оролцоо маш их хэрэгтэй байгаа. Тэгэхээр та манаас завтаа бол 13 цагаас өргөө кино театр дээр хүрэлцэж ирж бидний одоо албан ёсны нээлтэнд оролцохыг би хүсэж байна. Тэн дээр хүмүүс ингээд гарынхаа хээг бүлээн будганд тэгээд бас дуучин Күсэ бид нартай хамт ажил байх болно. Дээрээс нь автомашин мотоцикл сонирхдаг бол тэнд хамгийн шилдэг Монголд явж байгаа спорт машин мотоциклүүд ирж бид нэр гоё автопарад явуулах болно. Ингээд танд маш их баярлалаа. Ингээд хүрэлцэн ирээрэй гэж хүсэж байна. За тийм ээ. I love New UB-тэй хамтдаа байцгаая. I love New UB-тэй хамтдаа байцгаая. I love New UB. New UB клубээс явж залуучуудын клуб. Тэгээд Улаанбаатар хотоо одоо залуучуудынхаа оролцоотойгоор бүгдээрээ ингээд хамтдаа хөгжүүлэх гэсэн уриалгантаар бид нар маш олон хөтөлбөрт ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр бидний хамгийн ихний дугаар Music Box телевизээ одоо эфирээр орой 9 цагаас гарах болно. Ингээд тэр эфирт одоо та хоёр маань бас оролцож байгаа маа. Ингээд өөртөө танилцуулъя. Наа Бата гэдэг. Тэгээ манай их нэр их маа. Сайхан амарцгааж байна. Өнөөдөр сайхан амарч байна. Сайхан. Харин тийм. За тэгээд хөргөн хүүхдүүдтэй зугааж байна тий. Тэгээ бидний одоо үйл ажиллагаа маань яг ямар чиглэлд явж байгаа хэрэг хийсэнтэй залуучуудынхаа оролцоотойгоор Улаанбаатар хотыг гоё хөгжүүлэх гэсэн уриандаар үйл ажиллагаанууд явж байгаа. Маргааш бидний албан ёсны нээлт маань өргөө кино театрын өмнө талбайд 13 цагаас эхэлнэ. Та бүхэн завтаа бол очиорой. Тэнд маш гоё үйл ажиллагаа гарын алгаа бүгдээр ингээд будганд дүрээд наах тэгээд өшөө
сэтгүүлдээ бид нартай одоо төлөөлөн бидэртэй хамт байх болно. Дээрээс нь манай Монголд явж байгаа спорт машины шилдэг одоо 20 машин мотоцикл парад явах байхгүй юу. Тэгээд энэ дээр та бүхний хүрэлцэн ирээсэй гэж хүсэж байна. Дээрээс нь юм асуух гэсэн юм манай Улаанбаатар хот маань одоо ерөнхийдөө ямар одоо хөгжлийн шатнд байгаа бол ирээдүйд ямар байгаасаа гэж та хоёр хүсэж байна. Гэр бүлээ одоо төлөөлөл залуу хүмүүсийн хувьд энэ тариалах гоё. Боо яг л сайхан цэвэрхүү сайхан тэгэл улам хөгжөөсэй л гэж бодчих шүү дээ. Сайн мaalчид байгаа. Гэхдээ хамгийн гол нь ногоон байгаад ихтэй л байвал сайхан байна. Тийм. Тэрний төдөө тэгээд хүн болгоо мод тариул. Уул надад их амархан санагддаг шүү дээ. Ногоон болгоход. Тэгвэл яг ийм нэг санал одоо юу гэмдэ хүсэлт тавьж болох үзэгчтэй тийм ээ. Би бусад орнуудаас ингээ анзаараад харж байхад шинээр хүүхэд төрөх болгонд тэр хүнд улсаас тэр газар мод тариараа гэсэн ийм зааварчилгааг өгд юм бэлээ. Манай Монгол бас тийм юмыг хэрэгжүүлэх юм бол хүүхэд төрөх болгонд эцэг их тэр модыг тариад тэрийг асарч тордоод тэгэх юм бол маш олон тийм ногоон байгууламж бас гарч болох юм тийм ээ. Тэр гоё санд байна шүү дээ. Би энийг яг Казахстан улсаас гарч байсан. Тийм. Казахстан улсын хүн болго яг тэгж одоо хэрэгжүүлдэг юм байлээ. Тэгэхээр тэр модод маш их хайртай. Тэр модыг 18 нас хүртэл эцэг хэн тижээгээ тэгээд хүүхдэн цаашаа өргөжлүүлээ аваа явдаг юм байлээ. Гоё боожод тийм. Тэр айгүй гоё санаа тийм үзэгчд маань бас хараасаа тийм залуучуудын оролцоотой бид нэр энэ гоё зүйлүүдийг хэрэгжүүлээд хийх юмсан гэдгийг хүсдэг байна шүү дээ. Манай залуучууд ер нь бүгд л ер нь их сайхан сайхан байдаг гэж их боддог баха. Ер нь тэгээд дор бүрний их гоё юм боддог баха. Тэрийгэ бүгдээрээ хэрэгжүүлчих юм бол манай нийслэл их гоё болно. За баярлалаа. Ингээд хэсэг хугацаанд ч бид нартай ярьсан маш баярлалаа. Танай гэр бүл одоо телевизийнхаа зүгээс, нэвтрүүлгийнхаа зүгээс I love New UB залуусын клубын зүгээс та бүхэндээ аз жаргал сайхан бүхний хүсье өрөөж байна. За их баярлалаа. Танай клуб цаашаа бүр их өргөжж нийслэл их гоё болох болтугай. Залуу та бүхэн ч гэсэн бид нартай нэгдэж гарах үл оролцсноо. За баярлалаа. Ингээд та бүхэнд аз жаргал хүсье. За ингээд I love New UB маань үзэгч та бүхэнд өргөжлөн хүсээр байна. Тэгээд их өөрхөн октодтой ярилцлага хийхээр бэлэн болоод байна. Сайн уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр залуучуудын оролцоод I love UB гэсэн одоо бид залуучуудын клубээс явж байгаа. Тэгэхээр та бүхнээс одоо жижигхэн асуултыг асууя тийм. Улаанбаатар хот маань ерөнхийдөө таалагддаг. Ирээдүйд Улаанбаатар хот маань хэрхэн хөгжөөсэй гэж та нар боддог байна. Ирээдүйд юм бол хоггүй тэгээд утаагүй нөгөө одоо залуучуудыг илүү дэмжсэн тийм нөгөө хүчтэй газраа өнгөрөх тийм илүү гоё болох гэж боддог. Ямар мэргэжтэй бодё гэж бодож байна? Сэтгүүлч. За тэгээд өөрөөсөө бас хүссэн сургуульд ороод тийм хүссэн мэргэжлэрээ төгсөөд Улаанбаатар хоттой өөрийнхөө гэсэн хувь нэмрийг бас оруулаарай гэж чинь хүсэж байна. Тэгээд одоо яг байгаа Улаанбаатар хэрхэн санагддаг вэ? Одоо л жоохон хогтой санагддаг. Тэгтээ маш гоё байдаг. Одоо өөрийн төсөн нот болохоор. Тэгэхээр октодоо ерөнхийдөө залуучуудтай бас уриалга хийлээ. Тэгэхөө хогоо бити хаяасаа гэд ер нь өөр юу гэж уриалмаар тэр үгээ хэлвэл. Тэгээ залуучтай арх бити уугаарай, 50 бити татаарай. Тэгээ хогоо бити хаяараа Улаанбаатар хот маань цэвэр байвал та бүхэнд маш ихтэй шүү дээ гэж. I love you UB. I love you UB. За тэгэхээр I love you UB маань өргөжлөн үржэн. Тэгэхээр өнөөдөр одоо ийм царайлаг хоёр охинтой ярилцж чадсан маш баяртай байна. Сайн уу энэ үчи мэндийг хүргэе. За баярлалаа. Ингээд телевиз үзэж байгаа нийт залуучуудтай мэндийг хүргэе. За энэ өндрийн мэндийг хүргэе. За тэгэхээр мэдээж I love you UB шинэ Улаанбаатар хоттой бид нараас залуучууд октойгоо бүгдийн уриаллаа тий хөтөлбөртөө оролцуулж байгаа. Тэгэхээр өнөөдрийн Улаанбаатарын амьдрал хотын хөгжил чамд хэрхэн санагддаг вэ? Сайхан санагддаг. Одоо ер нь өдрөөр их тусам манай Монгол улс хөгжиж байгаа гэдэгт итгэлтэй байгаа. Нүдэн дээр илт харагдаж байгаа гэж бодож байна манай залуучууд. Ирээдүйд бол бусад орны одоо жишгт нийцгээр тийм сайхан нийслэл байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд яг ямар байгаасаа гэж мөрөөддөг вэ? Монголчууд эвтэй ах юм бол ирээдүйд яг одоо бусад орнуудын жишгтэй адилхан байж чадах гэж бодож байна. Тэгэхээр одоо Улаанбаатарын шинэ Улаанбаатарын дүр төрх бас ийм хөрхэн сайхан октодтой бас ярилцлага өргөжлөж байна. Ингээд яг өөрийгөө танилцуулахгүй юм билээ? Наад Уранчим гэдэг. Тэгээд яг ямар ажил хэрэглээ залуу хүний үед Улаанбаатарт яг ямар хувь нэмрийг оруулж байна? Өнөөдөр Минофтоор ингээд Unitel реклам тоглож байгаа. Тэгээд ерөнхийдөө одоо Монголын рекламны телевизийн бүтээлүүд улам бүр гоё болж байгаа. Тийм энд тэгээд бид хоёр одоо нэмрээ оруулж байна. I love you UB. За
ингээд нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. Дараагийн хөөрхөн октодтойгоо бид нэр уулзаад байна. Тэгээд Улаанбаатар хотынхоо талаар октод маань юу гэж бодож байна? Амар сайн хөгжилтэй гоё болсон гэж бодож байна. Их өнгөлөг болсон. Тэгээ паркнд ч гэсэн ихэд амар өнгөлөг болсон байгаа. Хотоор одоо паркаараа зугаалаад сайхан байна уу? Сайхан байна уу? Ирээдүйд Улаанбаатар хот маань ямар болоосэй гэж хүсэж байна? Ирээдүйд Улаанбаатар хот маань маш өндөр хөгжилтэй. Яг Солонгос, Япон шиг маш гоё болох гэж байна. Улаанбаатар хоттой одоо залуучуудтай уриалаад идэх үг юу вэ? Уриалаад идэх үгөө. Ямар ч зүйл хотоо Улаанбаатар хотоо хайрлан хамгаалаад ядгандаа хогоо хийхгүй тий. Өөртөө ч гэсэн бас баг зэрэг соёлтой хэрэгтэй байна. Тэгэхээр октодтой хэлмээр энэ л та маргааш манай I Love New UB-гийн маань албан ёсны нийтийн ажиллагаа өргөө кинотеатрын өмнө 13 цагаас болно. Тэндээ заавал хүрэлцэн ирээрээ манай Монгол явж байгаа маш гоё спорт машинууд цуглах болно, мотоциклүүд хүрэлцэн ирэх болно тий. Тэгээд айгүй том парад болох болно. Тэгээд залуучуудын оролцоо та нарыг урьж ин та нар бидний парадд нэгдэж ихсаасай. Нөгөөдөр болох 6 сарын 15-нд Чингисийн өргөнд бас бидний UB Never Sleep гэдэг тийм гоё үчийн night party болно. Тэгээд та бүхний бас урьж байна. За октодтой маш баярлалаа. Амжилт хүсье. I love New UB. Улаанбаатарын маань хөгжил дэвшил залуус та бүхний оролцоо маш их хэрэгтэй байгаа гэдгийг та бүхэн мэдж байгаа. Ингээд I love New UB-тэй хамт байсан үзэгчтэй маш их баярлалаа. Маргааш хэрвээ та залуу хүн бол заавал өргөө кинотеатрын өмнө 13 цагаас хүрэлцэн ирж бидний албан ёсны нээлтэнд оролцоорой гэж хүсэж байна. Шинэ Улаанбаатарыг бүгдээрээ хамтдаа босгоцгоё. Нэвтрүүлэгтээ хамт байсанд маш их баярлалаа. Улаанбаатар хотын хүн амын тоо дэлхийн хотын тоонд жагсана. Харин Улаанбаатарчуудын ухамсарын төвшин дэлхийн стандартаас хол зөрнө. 2 машины урд гарвал 1 секунд хожих боломжтой. Харин үүний эрсдэлтэй тал нь юу вэ? Та сайн бодоорой. Өөрчлөлтийг өөрөөсөө. I love smile in UB.